Улсын их хурлын даргын зүйл 7 хоногт нэг удаа хуралддаг. Хуралдаад эх 7 оныхаа бизнес төлөвлөлтийг ярьдаг. Ямар хурал хийж, ямар бүтцээрээ ажиллаж, яаж шийдвэр гаргах вэ гэдэг талаараа бол хилцдэг. Энэ хилцэх үйл явцаараа бол биднээс тэрнийхээ гарсан шийдвэрийн дагуу дэгээрээ хуралдаж байгаа. Сүүлийн үед энэ хуралдаанаар биш Viber группээр шийдвэр гаргадаг болоо өрчлээ. Хуралдааны хэлцсэн асуудал дээр Viber групп дээр санал асуулга явуулж байгаад зарим нь хасдаг, зарим нь нэмдэг болоод төрчлээ. Хэрвээ энэ чинь аль биесны хурлын хэлбэр болоод эхлэх юм бол энэ 126 он суух хэрэггүй Viber групп дээр хилцүүлгээгээ санал аваасан дээр штэ. Энэ буруу жишг чинь өнөөдөр энэ дий юудж байна. Улсын их хурлын аль биесны бүтэц бүлэг хуралдааг байна. Яг л энэ улсын их хурлын дэгийн зөвлөлттэй холбоотой асуудал 126 гишүүнтэй холбоотой асуудал. Их барьж байгаа намын дарга эсвэл ирэх барьж байгаа намын бүлэг шийдчихээрээ бүх юмыг шийдчлээ гэж шууд ингэж оруулж ирж зохимжгүй. Арц намын бүлгийн асуудлаар хуралдааг байна. Тийм учраас бид завсарлага авч байна. Аль биесны бүтцээр бид хуралдаж энэ дэгийн зөвлөх та хэдийн сая сургамж авсан ажлаа хийгээгүйгээс болоод ийм болдгийм байна гэд танаа нэг намын лидер албан тушаалаа өгсөн байж магадгүй. Ардчсан нам бас энэ тамгын газраас энэ хүмүүсээс үйлчлэг авах хэрэгтэй. Тийм учраас мэд дотроо бас асуудал ярих хэрэгтэй. 3 оны завсарлага авч байна. Хүсэлт өгж байна. Хувийн дээр бол одоо гишүүд болгон өөр өөр байр суурьаар хандж байгаа. Бид бол хоорондоо ярилцах хэрэгтэй. Улсын их хурл дэгээр ажиллаа хийх хэрэгтэй. Цаашид даргын дэрэгдэх зөвлөлийг Viber-аар хуралдуулахаа болмоор байна. Аль биесээрээ хуралдаад аль биесных шийдвэрээ гаргаад тэр шийдвэрээрээ бүлгүүд нь хуралдаад бүлгүүд нь бас ямар шийдвэр гаргах вэ гэдгийг ярилцаад байнгын ороод нь хуралдаад энэ жишг жаягаараа явахгүй бол энэ парламент чинь сүүлдээ нөгөө даргын хавцанд байдаг шийдвэр гаргах гэдэг шиг болж хувирах нэ.